Сайн байцгаана уу эрх мөндөд үзэгчдээ. Монгол улсын засгийн газар аж үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа Монголдо бүтээцгээ ураатай Монгол брэнд төслийн цуврал нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн дугаараа Улаанбаатар хотын сонгон хайрхан дүүрэгт үйл ажиллагаагаа эрхэлж байгаа Цагаа компаниас хүргэж байна. Монголчууд бид хэдхэн жилийн өмнө сурагчин дөрөв төвц болон сороочхон цамцны хэрэгцээгээ гадны улс орнуудаас хангадаг байсан. Харин өнөөдрийн хувьд дотоодын үйлдвэрүүд харьцангуй хөгжиж дөрөв төвц цамцны чанар стандартыг хангах бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. Эдгээр үйлдвэрүүдийн нэг нь Цагаа компани юм а. Цагаа компани 2007 оноос эхлэн зөөлөн оёдлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэ компани үүсгэн байгуулагч нь оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр олон жил ажилласан ариун туршлагатай нэгэн бөгөөд ажлын байрны нөхцөл сайтай тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Бүтээгдэхүүн бол голцоо бол манайх бол хүүхдийн бүх төрлийн хувцаар нэхий ойдог байлаа. Эрэгтэй эмэгтэй үндэсний эрэгтэй эмэгтэй хүүхдийн хувцсаа энэ Орос хувцснуудаа энэ одоо Орос гэж Европ загварууд тэн дундаа манай үйлдвэрийн хамгийн гол одоо хүмүүсийн танигдсан бараа бол охидын цагаан цамц, кофт. Энэ бол ёстой маш сайн борлуулалттай, маш сайн эрэлттэй бараа. 2 жилийн өмнө Чингис Бондын зээлээр үйлдвэрлэхэд тоног төхөөрөмжийг шинжилэн өөрөгдөл хийсэн байна. Сүүлийн 7 жилийн турш сургуулийн насны хүүхдийн дөрөв төвц үйлдвэрлэн импортыг орлож дотоодын хэрэгцээгээ хангажээ. Өөрөгдөл хийсэн бүрэн хүчин чадлаар ажиллах юм бол 60 хүнийг ажлын байраар хангах боломжтой. Мөн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр эрэгтэй цамц сургуулийн сурагчдын дөрөв төвцний үйлдвэрлэлээ сайжруулан ажиллаж байна. Цаашид бүх төрлийн дөрөв төвц ажлын хувцас үйлдвэрлэх бүрэн нөөц бололцоотой дээр хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа хэлж байлаа. За сонгон хайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрийн дэмжигтэй 2012 онд шинээр үүсгэн байгуулагдсан. Тэрнээс хойш бол бид сонгон хайрхан дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж байгаа. Аж ахуй нэгж иргэнийг тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бид бүхэн үйл ажиллагаа явуулж байна. За энэний хүрээнд одоо сонгон хайрхан дүүрэгт үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгж гин. За мөн төсөл бичих аргачлалын сургалтууд зохион байгуулж гин. Мөн дээрээс нь борлуулалтыг дэмжих төрөл бүрийн хөтөлбөрүүд боловсруулад хэрэгжүүлээд ажиллаж байна. Би Монголдо баялаг бүтээж цамц үйлдвэрлэж байна. Энэ цамцыг оёж үйлдвэрлэснээр Монголдо баялаг бүтээж байна. Монголдо үйлдвэр эхэлж байгаа, Монголдо баялаг бүтээгдэж байгаа. Үйлдвэрлэгчдийн дэмжицгээе. Монгол брэнд Монголдо бүтээцгээе.